Сайн байцгаана уу? Гадаа хүрдэнж сэтгэл дулаан өчийн мэндийг та бүхэндээ хүргэе. Яруу найрагч Бомбын Баасан Бадам найзынхаа хүсэлтээр ээж гэдэг үг хэмээх шүлгийг нь уншиж та бүгдийнхээ сонирт хүргье. Ээж гэдэг үг. Ээжээ гэдэг энэ үгэнд ихээ том хүч байна. Эрэлгийн элч өөд тогшовч зорилгоо мартаад эгшиглэн сайхан хоолойд нь уяраад уйлж буцаад эрэлхий чанар нь мохоод эргээд гэртээ харьдаг гин. Ээжээ хэмээн хашгирахад эрчиж салхич намдаж ээрэм талын жавар цуурж эхний яргуй зохиодог. Энгэрийн товч бүтэн болж энг цаг наашлан эвийн загас зөв эргэж энэ дэлхий цэгцэрдэг гин. Ээж гэдэг аврал зүгтсэн энэ үгнээс энхчингийн орон ан хүүсэж бүрлдсэн энэрл хайр өршөөх уучлах цуг боожиж эдүгээ хүртэл бидэнд утга учир өгдөг юм. Ээжээ хэмээн аяархан дуудахад эс бүхэн сэргэж эрэмгийн харцч номхорч хайрын очоор гэлэлцдэг. Ээдрээд хүслийн зүг холдож зангилаа тайлагддаг эзгүй бодлоод байран олж хим химжээ тогтдог юм. Ээжээ гэж уул галтгаад аимшиг тараад нь зүхтаж эвгүй зүүдэж хормын төдий сайнаар солигддог. Эрхэлсэн дурсамж инээдэр шагнаж тайтгар болон энгийн холын мөрөөдлийг дэргэд авч ирдэг гин. Ээж гэдэг энэ үгэнд ийм л агуу шиг байдаг юм байна. Эмтэрсэн сэтгэлийг нөхөж дүүрэн илтэлзүүлэх эргэлцсэн бүхэнд хүч өгч чадал тэнхээ оруулан энэ хорвоогийн тавилан хайрлах гэдгийг хэлдэг юм байна. Яруу найрагч Бомбын Баасан Бадам 2024 оны 3 сарын 26-нд